явж байна. Улсын хэмжээнд асрам чаламжийн үйлчилгээ явуулдаг хүүхэд асран хүмүүжүүлэх төв энэ оны эхнээс хүүхэд гэр бүл хөгжлийн өнөр бүл төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүтэц зохион байгуулалтын олон өөрчлөлтийг хийхин тулд нэрнээсээ эхлэх ёстой гэж үзсэн тус төв 2 оны зааг дээр хүүхэд хамгаалал хөгжлийн төвтэй болжээ. 1.2 тэрбум төгрөгөөр баригдсан хүүхэд хөгжлийн төвд өнөр бүл төвийн 190 орчим хүүхэд дуу хөгжим, нийгмийн үйлчлэгээс сэтгэл зүй, эрүүл мэнд, гар урлал гээд 10 гаруй төрлийн дугуйланд хамрагдах боломжтой болж байна. Ганцхан жилийн өмнө тохимоотой хүйтэн байшинд хүүхдүүд зутруухан өвлжж байсан бол өнөөдөр тогттой орчинд амьдраа зогсохгүй өөрийгөө хөгжүүлж авьяас чадвараа нээх боломжтой боллоо. Тэгээ эхний ээлжинд одоо энэ амьдрах хуучин байрын ээж өрн зассан. Энд нийтдээ нэг 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өгсөн. Хүүхд хөгжил хамгааллын ордон маш богино хугацаанд барьж ашиглалтанд орууллаа. Өнгөрсөн хавар эхэлсэн. Ингээд оны өмнө ашиглалтанд оруулж байгаамаа. Тэгээд доторх тоног төхөөрөмж хөгжмийн зэмсгээс өсвөлээд бүх одоо асуудлыг бас шийдэхээр хөрөнгийг бас суулгаж өгсөн байгаа. Өнөр бүл төвийн хүүхдүүдэд эрүүл тохилог орчин бүрдүүлж өгөх нь мөн Rotary клуб төсөл хэрэгжүүлэгчээр ажилласан бол оюутлогоо компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 80 сая төгрөгийг хандвалжээ. Боловсрол энэ хүүхэд ирээдүй гэдэг бол бидний хувьд бол маш чухал. Манай хөрөнгө оруулалтын бол нийгмийн хөрөнгө оруулалтын үндсэн чиглэлүүдийн нэг байдаг. Тэгээд энэ оны хийсэн олон ажлуудын нэг маань бол энэ хүүхэд гэр бүл хөгжлийн өнөр бүл төв Баян зүрх дүүргийн хамгаалан зохицол буруун хүүхэд багчуудынхаа сурч боловсрох боломж эрүүл ахуйг дэвшлүүлэх үүднээс хөрөнгө оруулалт хийсэн байнамаа. Тус төв 2013 оныг бүтээн байгуулалт орчноо сайжруулах жил болгож төвийнхөө болон цэцэрлэгийн байр, хараацай, хөдөлмөр тусландаач засвар тогтчлтын ажлыг хийсэн байна. Ер нь энэ төвөөс хүүхдүүд урд нь бол ингээл цүнхээ өрөөл 18 нас хүрэл гардаг байсан. Тэг хаашаа явахаа мэддэггүй, юу хийхээ мэддэггүй, амьдрал ухаанд тэр бол нэг суралцаад байдгүй. Тийм учраас одоо яг бид нар энэ хүүхдүүдийг ерөөсөө энэ төвөөс гаргахад нь ямар нэгэн мэрэгчлээ боловсон мэрэгчлээ болгоод амьдрал ухаан сургаад өөрийнхөө цаашдаа амьдралаа авч явах тэр бүрэн боломжийг хангаж гаргаж байгаа. Хүүхэд асран хүмүүжүүлэх төв нэртэйгээр 1974 онд үүдээ нээж байсан энэ төв өнгөрсөн 40 жилийн хугацаанд 600 орчим хүүхдийг амьдралд хөлөө олоход тусалжээ. Өнөөдрийн байдлаар энэ 2-18 насны 180 гаруй хагас бүтэн өнчин болон сэтгцийн өөрчлөлтөд бас эцэг их байх эрхээ хасуулсан хүмүүсийн хүүхдүүд хүмүүжж байна. Ийхүү хүүхдүүд ээж аавын их хараар дутсан ч гэр бүлийн дулаан орчныг мэдрэх тав тухтай сурах нөхцлөөр хангагдсан шинэ байртай болж байна.